байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү одон дөрсөө үзэгч сонсогчдод сайн сайхныг хүсэн мэдчилж байна. Хөтлөгч Инх хотын бэлтгэн хүргэдэг кино түүх нэвтрүүлгийн 2026 оны хамгийн эхний дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн одон дөрсөө, Ген ТV телевиз, Одмон радио 83.3 107 гэсэн хост төлөвлөгөөнөөр хүлээвч сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй түлээ шүү. За мөн Innovation компанид дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн сэдв Rose Jackie-г аварч болох байсан уу? За арай мэдзэнглээ. Арай мэд. Ер нь нэг тийм хэрүүлийн шин чанартай гарч байгаа л да энэ. Хөлийн доор Титаник кинон дээр л ярих болно. Гэтэ эхлээд жоохон ярьчих. Та юу гэж боддөг вэ? Яг байсан юм шиг харагддгийн. Бид нэг киног үзэхдээ ингэдэг штэ. Тэгцэн бол гэх. Тийм, яг тийг санагддаг. Бүр ингээд тэрэн дээрээ татаад гаргаж болдгоо юм уу гэл ингээл яг. Тийм. Энэ ялангуяа яг тийм гоё хайрыг өгүүлээд тэгээд яг бие биендээ хайртай осууд салгаж байгаа учраас хүн болгонд тийм нэг илүү их тэгж нөлөөлдөг гинэ. Энэ очи бие биенээсээ хацгаад штэ. Наад юм дээр чинь багтэн штэ гэж бодол хүмүүст их байдаг гинэ. Яг байдаг. За яг тийм одоо учраас бид хоёр нэвтрүүлгээ ингэж нэрлсэн байгаа. За Кейт Уинслет гэдэг энэ жүжигч маань Английн Reading гэдэг жижигхэн хот төрсэн юм байна. За тэдний гэр бүл баг бүгд жүжигчин байсан. Аав нь жүжигчин, өвөө эмээ нь жүжигчин, ээж нь бас жүжигчин. За Кейтийн эгч охин дүү нар нь бас жүжигчин. Удмаараа жүжигчин. Ястай бүр удмаараа гэдэг чинь л энэ байна. За аав нь харин амжилтанд хүрч чадаагүй. За ээж нь ч бас хүрч чадаагүй. Аав нь бүр ингээд жүжигчнээр ажиллаад бүр болохоо байлаад тэгээ бүр дараа нь олцсон ажиллаа хийдэг тийм хүн байсан юм байна. Яг тэр чинь жүжиглэхээс өөр юм хийж чаддгүй хүн байхгүй. Тийм учраас одоо өөр нэг газар нэгтлэн болж орж чадахгүй ямар нэгэн тийм өөр мэрэгжил байхгүй юм чинь. Тийм учраас бүр олцсон хар бор ажил хийдэг тэрийг бүгдийг хийдэг байсан гинэ. За ээж нь бас жүжигчин байж байгаад бас л амжилтгүй болсон. За дараа нь зөөгч хийдэг байсан, хүүхэд тасрагч хийжсэн жирийн нэг сайхан эмэгтэй юм байна. Ээж нь гэрийн ажилдаа маш сайн гэнэ. Хоол маш гоё хийдэг. Ээжийнхээ тулаар дурсах юм бол ерөөсөө тэр хоолыг л дурсдаг гэж байна. За тэднийх маш их аз жаргалтай гэр бүл байсан гэдэг. Энэ гэр бүлд ганц л асуудал байсан нь мөнгөний л асуудал байсан. Ер нь баг үгээгүй ядуу айл байсан гэж. Аав нь хангалттай цалин авч чаддгүй. Ээж нь дөрөв хүүхдээ асраад гэртээ байдаг. Тэн хар бор ажил хийдэг учраас цалин муу штэ тийм. Тэгээд ерөөсөө байнга л мөнгөний асуудалтай. Эднийх бүр штэ тийм. Жүжигчдийн ахуй амьдралыг сайжруулах зорилготой сангуудаас ийм ямар нэг юм тарагддаг юм байна л да. Хувц сунар ч юм уу юу ч тийм. Хоол хүнс тэрүүгээр амзуугадаг ийм айл байсан гэж. Гэхдээ хэдий одоо мөнгө төгрөг муутаач гэсэн Рожер Салли гэж энэ хоёр хүн хүүхдүүдийн аз жаргалаар дутаагаагүй гэдэг. Тэгсэн чинь Кейтиг 9 настай байхад нь аав нь хөлөө гинтэйгээд тэгээд ажил хийж чадхаа бас болцсон. Тэгээд нөхцөл байдал бүрд ортож байгаа юм байна. Яг нь өөр нь яг гараараа хийж чадах тийм ажлууд бол хийж байгаа л та. Ямар ч сан тэгээд хөлгүй болчихно гэдэг чинь бас л хэцүүлтэй тий. За Кейт маань сүмийн баг сургууль сурдаг байсан юм байна. Багада их булцгар мяралыг охин байсан гинэ. Гэхдээ л нэг жүжигчний гэр бүлээс гаралтай учраас хар багасаа л авьяасан тодроод баг сургуульд байхдаа л тайзан дээр гарч эхэлсэн баг. Энэ үед маш муухай юм болдог байсан. Мэдээж нөө үеийн хүүхдүүдийн бүли буюу дээрлэгэлт. Хүүхд найз гэхэр юм баг байхгүй те. Нэг үе тэнгийнх нь дандаа л тарган гэж шоолдог. Байнга дээрлэгдэг байсан юм байна. Бүр шүүгэнд хийж байгаад гаднаас нь шүүгэнд тэгээ цойчилчод гаднаас нь бүдүүнэ гэж шоолол ингэ байждаг. Энэ бол бүр үнэхээр муухай шүү дээ те. За ийм болохоор өөрийгөө тэднэр шоолуулахгүй гэсэндээ за өөрийгөө ямар нэгэн зүйл чадна гэдгээ баталхан харуулахын тулд тайзан дээр харин чадах бүхнээ хийдэг байсан юм байна. Өөрийгөө их дайчилдаг байсан. Оролцож болох бүхэл тоглолтод оролцдог байсан гинэ. Зөвхөн сургуулийн тайзнаас гадна өөр боломжуудыг ч гэсэн хайдаг байсан юм байна. Ер нь том болоод жүжигчин болно гэд нэг мөр энэ үед шийдсэн гинэ. Яг тэгэхээр жүжигчин байх олон талын давуу талтай байсан гинэ. Өөрөө жүжиглэх маш дуртай. За дээрэс нөгөө дээрлэхэд байгаа эргүү юмнуудыг мартаад сэтгэл тайван байж чаддаг. Энэ дүнд маш их тааламжтай байж. За 11 настайдаа Red Roofs Theatre School гэж сургууль тэнцснээр энэ тийм жүжигийн тийм гүнзгийрүүлсэн сургууль байсан юм шиг. За энэ сургууль тэнцснээр түүний боломжууд бүр их нэмэгдэж эхэлсэн. Энэ сургууль нь авьяаслах хүүхдүүдийг илсүүлээд тэднийг сургахаас гадна том хотуудад одоо Лондон ч юм уу, Ливерпул ч юм уу, Манчестер ч юм уу тийм
энд авиаслаг хүүхдүүдийг авиачиж шалгаруулалтанд оруулдаг ийм онцлогтой сургууль юм байна. Кейт ч гэсэн энэ шалгаруулалтанд очиод нэг реклам тэнцэж чадсан байна. Ингээд 11 настайгаас л реклам тоглоод зурагтаар гарах болсон юм байна. За сургуультай ч гэсэн суралцаад сургуулийнхаа гол дүрд тоглодог болсон байна. Харин нөгөө нэг илүүдэлж энэ үед түүний хувьд том асуудал байсан хэвээрээ байна. Нэг шалгаруулалтанд оролцохдоо бүр 80 кг байсан гэдэг. 13 настай хүүхэд шүү дээ. Илүүдэлжингээсээ болоод сургуулийнхаас бусад бүх дүрээс хасагдчихсэн. Рекламны нэг дүрээс бусдна. Хит том байна л гэдэг байж. Ийм том хүн энэ дүр тохирохгүй. Гол дүрд бол бүр худлаа гэдэг байсан юм. Бараг бүх мөнгөөрөө нөгөө шалгаруултууд руу явдаг байсан гэнэ. Чин мөнгө муутай айл шүү дээ тийм. Тэгэл нэг хэдэн паунд олдно. Тэрүүгээр автобусан цугаал шалгаруултанд очино. Тэгэл хасагдана гэдэг бүр ийм нэг циклтэй байсан юм бэл. Тэгсэн чинь 1991 онд 16 настайдаа BBC-гийн Dark Season гэдэг уран зөгнөлт сувралд шалгарч чадсан гэнэ. Энэ үед яг нэг сургуулийнхаа шалгалт давхцсан юм бэл. Тэгэхээр би ингэж бодоод байгаа. Сургуулийн шалгалтанд бэлтгэхдээ зад ч маш сайн бэлтчихгүй. Тэнгүүд тэр нь нөгөө нэг шалгаруулалтанд нөлөөлөд тэгээд гаднах төрх нь хамаагүй түүний жүжиглэлт авраад тэгээд энэ цуврал тэнцэж чадсан болов уу гэж харагдахаар байна. За хэдий ингээд дүр авсан ч гэсэн за тэр ажилласаа нэг их цалин авч чадсангүй ингээд сургуулийн төлбөрөө төлж чадхаа байгаад сургуулаасаа гарсан юм байна. Ингээд махны дэлгүүрт худалдагч болсон гэнэ. Яг аав ээжхаараас орчлоо шүү. Тийм байгаа ч тийм. За махны дэлгүүрт худалдагч болсон гэдэг чинь ер нь цаашдаа энэ чинээсээ гараад ер нь ингэж бодогддог. Өшөөл илүүд харгалах тийм руугаа орчуу даа гэж. Магадгүй сэтгэлээр унан тэгэл одоо ажиллаж байгаа орчин тий. Гэхдээ түнд нэг онцлог байгаа нь тэр хизээш боож өгдөг байхгүй. Дараагийн дүр авч чадсан байгаа. Телевизийн нэг цувралд жижиг дүр аваад яг зураг авалтын үеэр тэгсэн чинь найруулагчийн өөрийнхөө тухай ярьж байгааг сонсчдөг байхгүй санамсаргүй. Тэн дээр юу гэж хэлчихсэн гэхээр их том биетэй байна. Кинон дээр ээжтэйгээ төстэй ч юм уу ямар нэг юм алга. Ер нь тийм муухай яриа байсан гинэ. Маш их тарган байна ч гэдэг юм уу тийм. Тэгээ зүгээр нэг ингэж яриаг бүр ингэж буруутгсан. Тэгээ юу мэрийн дайрч давшилсан өнгөөр ярьж ирсэн юм. Энэ хараа нэр нь Кейтиг жингээ хасахт нэг түлхэж болсон гинэ. Ингээд ерөөсөө жингээ хасъя турыг гэж шийдээд махны хэрэглээгээ багасгаад ногоо их илүү их идэх болоод харин жимд яваагүй гин. Тэрнээс илүү их ууланд алхдаг нохоогоо дагуулад за тэгээ йог хийдэг болсон гинэ. Өмнө нь бүр маш их иддэг байсан юм шиг байна. Кейт дараа нь дурсч ярьдаг байсан байхгүй. Яаж тийм их иддэг байсныг би одоо ойлгодоггүй гэдэг. Тэгээд манай бүсгүй маань ийм дэглэн барьж эхэлснээс хойш төд бодлого үнэхээр гоё болж чаддаг. Маш хурдан дурдаг. За тэгэхээр тууштай байж чадвал турах тийм том асуудал биш юм шиг байна. Тийм, дээрээс нэг шийдвэр байгаад байна л та. Тэр хүмүүсийн яриаг сонсон готлаа. Одоо зарим хүмүүс яадгийн зөөлөн хэлдэг байсан маш чинь нэг жоохон торчвол энэ тий. Тэр үед бол өөрийн арилаа ийм байна гэдэг ингээд чигшж байгаагийн сонсчин гот л шийдсэн биш. Тийм байгаа ч тий. Гэтэ би шийдлээ гэж бодоагүй байгаа. Тэр дотор нь ингэж шивгдсэн байгаа байхгүй. Тийм тий. За амьдралын хэв маягаа идэж буу зүйлээ өөрчлөөд илүү эрүүл идэвхтэй байхад турж болдгийн жишээг Кейт Уинслет маань харуулсан байна. За 1993 онд буюу тарган байна гэж хэлүүлснээс хойш нэг жилийн дараа алдарт найруулагч Питер Джексны Heavenly Creatures гэдэг кинонд шалгуулсан юм байна. Juliet гэдэг энэ дүрт нь 175 бүсгүй шалгаруулж исэн гэнэ. Өрсөлдөж исэн гэсэн. Тэр дундаас Кейт сонгогдож чадсанаар өргөн дэлгэцийн анхны дүрээ инхүү авч чадчих. Энэ киноны үйл явдал нь хоёр охины дунд өрнө. Гол дүрэн жүжигчнийг олох их хүнд ажил байсан гэж Питер Джексон дурсдаг. Манай Кейт маань харин туслах дүр байхгүй. Туслах дүрийг олох их амар байлаа гэж харин дурсдаг юм. Тэр 175 охидын дунд Кейт үнэхээр сондгоорч ирсэн гэнэ. Тэр үнэхээр онцгой байсан гэж найруулагч ярьсан билээ. За Кейт анхны кинонд бэлтгэхэд тэр энэ юм байхгүй. Бодит явдлаас сэтгүүлсэн ийм кино байхгүй. За нэг охины аллагын тухай гардаг. Тэгээ Кейт энэ кинонд бэлтгэх гэж тухайн аллагын тухай бүх баримт бүсэлтүүдийг бүгдийг уншаад тэр цагдаагийн тайлангуудыг уншаад ерөөсөө олдох бүх материалуудыг олж судалсан юм бэл. За тийм дээр загтлууд, өдрийн тэмдэглэлүүд, сон дээр гарсан нийтлүүд гэдэг нь тест бүгдийг нь олж уншсан гинэ.
Тэгээ бас нас барсан охидын танилууттай ч гэсэн уулзж ирсэн юм байна. Энэ киноноос маш их сурсан гэдэг. За өмнө нь жүжиглэж түүндээ бэлтэж гин гэж гурилддаг байснаа ойлгосон гэж байгаа. Тэгэхээр анхны дүрдээ яаж бэлдсэн чинь санагдаж байгаа. Тэгээд кино зураг авалт нь яг тэр гимт хэрэг болсон газруудад болсон гинэ. Яг хийгдсэн. Тэгсэн энэ Кейтэд маш хүндэр тусаад бүр сэтгэлийн шарахтай болсон гэдэг. Зураг авалтын үеэр Кейт дөрөөсөө гарч чадахгүй өөрийгөө хэн гэдгийг ч мэдхээ болсон гэж. Зураг авалт дууссан ч гэсэн энэ нь үргэлжлээд нэг хэсэгтэй л орой болгон уйлж яадаг. Ийм одоо юу гэдгийг сэтгэлийн шарах авч ирсэн бэл. Тэгэхээр ерөөсөө бүр анхны дүргээд өөрөө бүр маш хичээгээд чамаагаад бүр арай хэтрүүлсэн баг. Дөрөөсөө гарч чадахгүй. Тэрний одоо эн чинь бүр галзуурах гэж шүү дээ. Би хэн бэ гэдгээ мэдхий болоод шүү дээ. Тийм. Дээрээс нэг тэр тухайн хэрэг болсон газар бодит түүх учраас тэр газруудад нь холбогдож маш бодиттойгоор мэдээлэл цуглуулсан учраас тэр газар зураг авалт хийж байгаа нь өөртөө нь хүндэр тусаад байна л да. Сэтгэлээ. За кино нээлттэй хийгээд Кейтийг магтсан нийтлэлүүд хаас айгуу гарсан гинэ. The Washington Post буюу одоо Вашингтоны юу гэмэрч өглөөний мэдээчлүүнийг гардаг шүү дээ тий. Энэ сан дээр Кейт гарч ирсэн бүх үзэгдлээ гэрэлтүүлж байлаа гэж түүний анхны томоохон магтаал нь инхүү гарч байгаа. Эхний киногоороо Кейт маань шууд би энд шинэ хот гарч ирлээ гэдгээ зарласан гэж хэлж болно. Жилийн дараа гэхэд нэр зохиолч Jane Austen-ы Sense and Sensibility гэдэг зохиолоор хийгдэж байгаа Dame Emma Thompson-ы кино зохиолыг нь бичиж өөрөө гол дүртэнд тоглож байгаа ижил нэрт кинон дээр жижиг дүрд шалгаруултанд очсон юм байна. Тэгсэн Emma Thompson найруулагч Англи 2 Кейтийг шалгаруултан дээр хэрхэн жүжиглэж байгааг нь хараад үнэхээр биширсэн гэнэ. Emma Thompson биширж байгаа гэдэг чинь үнэхээр мундаг байхгүй. Чи одоо юун гар орж гардаг дүр шалгуулад байгаа юм бэ? Чамд эннээс илүү дүр одоо өгөх ёстой гэд тэгэд юусоо бүр шууд туслах дүр өгсөн баг. Найруулагч Англи Кейти өмнө тоглосон кинонуудыг үзэх гэсэн чинь ганцхан кино байжсэн. Тэгээд тэр киног нь үзчихэд чиний баг бүх зүйл чинь төгс байлаа. Одоо илүү энэргэнгүү даруухан байвал миний кинонд яг тохирохоор байна гэж зөвлөгөө өгсөн баг. За тэгээд дээрээс нь уран зохиол их уншаад төгөлдөр сураад ирээрээ гэж зөвлөсөн баг. Кейт мэдээж энийг хэрэгжүүлсэн байж таар. За алдартай зохиолоор хийгдэж байгаа учраас хүлээлт маш өндөр байсан гарцаагүй. Киноч тундажгүй болоод Кейтийн өсөлт хөгжилтийг шүүмжлэгчдэр магтсан байна. Их Британий BAFTA Awards болон SAG Awards шилдэг туслах дүрээр нэр дэвшээс гадна Оскарын шагналт ч гэсэн шилдэг туслах дүрээр нэр дэвшиж чадчих юм. Энэ хоёр дахь кино шүү дээ. За ингээд дөнгөж хоёр дахь кинонд өөрийгөө ямар их чадвартайгаар харуулж чадсан байна. За 1996 онд түүний тоглосон хоёр ч кино нээлттэй хийж. Тэдгээр нь давгүй кинонууд боловч яг тийм олигтой орлого болоод олонд тийм од болоогүй. Ер нь сайн кино мөртлөө хүмүүс үзээгүй байж байдаг шүү дээ. Тийм хоёр кино болсон юм байна. Харин дараа жил нь кино урлагийн түүхэнд хамгийн шилдэг кинонуудын нэг хамгийн анх удаа 1 тэрбум долларын орлого олж чадсан алдарт Titanic кинонд сонгогдож чадчих байгаа. Хоёулаа ивэнтдэгчтэй танилцуулаад үргэлжлүүлээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Univision компанид дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр сонсогчд маань насанд хүрсэн сонсогчд маань анхаарлаа хандуулад насанд хүрээгүй хүүхдүүд ивэл жаахан олдуулаад өгөөрэй. За Univision видео санд байрлаж байгаа насанд хүрэгчдийн кино контентуудыг IPTV доторх нууц өрөө гэсэн апп руу шилжүүлж байгааг доолгомоор байна. За ингэснээр бага насны хүүхдүүд одоо хүүхдүүдэд жийл харагдаад байдаг тэр нэмэх 18 контентуудын мэдээллийг давхар нууцлалтай болгож заавал нэвтрэх нэр тусгай нууц кодын тусламжтай үзэх боломжтой. За энэ яах вэ гэхэд хамгийн гол нь нэг төлбөрийн задаргаа харахад таны одоо үзсэн одоо түрээсэлж үзсэн нэмэх 18 контентууд төлбөрийн задаргаанд харагдахгүй гэдэг бас нэг даваа талтай байгаамаа. Тийм болохоор эцэг эхчүүд маань бас хүүхдүүдийнхээ өмнө улааж ичихгүй сайхан төлбөрөө задлаад хараарэ гэд. Тэгээ Univision маань дандаа дэмжиж ажилдаг, дандаа нөө хэрэглэгчтэй мэдэрсэн юм хөөрхөн шийдлүүдийг гаргадагт нь баярлалдаг шүү. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчдаа баярлалаа. Цэнгэл их эвгүй юмуд л үздэг юм шиг. Энэ их болцоорхон. Гээ одоо тэгээд маш хэрэгтэй гэж яриад. Хэрэгтэй шүү дээ. Чи хэрэггүй гэж боддог. Энэ дараа таны юу гэлэн харж үзье та. За нэрт найруулагч Джеймс Камерон 1912 оны 4 сарын 15-нд
Английн Саутгемптоноос Америкийн Нью-Йорк хотыг зорж Атлантын талааг гаталж явахдаа сүрсэн. Тухайн үеийн хамгийн том хөлөг онгоц. За сүршгүй, жившгүй гэгдэж байсан Титаник хөлөг онгоцны сүрлэр кино хийхээр бэлдэж байсан юм. За өөрөө зохиолыг нь бичээд, найруулад бүх судалгааг нь өөрөө хийсэн. Живсэн Титаникийн үлдэгдэл рүү 12 удаа шумпсан гэдэг. Бүр маш ингэж сайн судалж шүү дээ. Киноны төсөв нь $200 сая. За 1997 оны $200 сая гэдэг бол маш их мөнгө. Жинхэнэ онгоц нь тухайн үед 1.5 сая паундаар буюу 1997 онд хөрвүүлэх юм бол $50 сая орчим доллараар бүтээгдчихсэн юм байна. Жинхэнэ онгоц нь өөрөө шүү дээ. Сүрлэг. Тийм. Хатар юм байж. Тэгэхээр кино маш өндөр зардлаар бүтсэн чинь харагдаж байгаа. 200 саяар бүтэж шүү дээ. За ийм их төсөөр кино хийж байгаа учраас бүгд төгс байх хэрэгтэй. Ингээд бүх багаас сонгоод дараа нь жүжигчтэй сонгосон юм байна. Эхлээд эмэгтэй гол дүрээ сонгосон гинэ. Найруулагч анх Кейтийг тоглуулах их дургу байсан. Харин Gwyneth Paltrow яг тохирно гэж үзчихсэн юм байна л да. Тэгсэн чинь манай Кейт чинь шалгаруултанд очсон. Өөрийгөө яг тохирно гэж бодсон хүлээгээд ижил дээ. Найруулагч өөр хүн хайгаад байна гэдгийг сонсчоод шууд найруулагч руу явчихсан баг. Та ойлгохгүй нөө? Би Rose байна. Ямар юм хийгээд өөр хүн хайгаад байгаа юм бэ гэд загнах зөвлөхийн навар хэлсэн гэж ятгсан гинэ. Тэгсэн чинь ингэж тэмцэж байгаа найруулагчд их таалагдаад өөрийнх нь бичсэн дүртэй ч гэсэн их төстэй санагдаад тэгээд манай хүнийг сонгож авсан юм байна. За зураг авалт амар байсангүй. Хүүтэн усанд зураг авч байгаа. Тийм маш их усанд шүү дээ. Яг ингээд халаасан эдэргээд ярьдаг л да. Гэтэ тийм их усыг халаана гэдэг бол бүтшгүй даваа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд зураг авалтын үеэр тэр чинь хитэн талаас нь авч яхад тийм хурцлгүй яах вэ? За Кейт бараг живсэн гэж зураг авалтын үеэр. За мэдээж ханаад хүрсэн. За би энэ хөх няц болсон. Хөх няц болоод бас хөрсөн гинэ. Тийм үү. Тийм. Бүр үүлээ үтсэн гинэ зураг авалт. Өдөрт бараг 18-19 цаг зураг аваад 4 цаг унтчихсэн юм. Бүр байдгаа шавхсан гэж ярьдаг. За энэ хүнд хэцүү зураг авалтын хажуугаар бас хөгжилтэй зүйлсч олон тохиолдсон. За тэдний нэгээс нь дуртахад анх Леонардо Ди Каприотой танилцаад тэдний хооронд тийм нэг найзын холбоо үүссэн гэнэ. Бүр ингээд цаанаасаа л найзууд байсан гэнэ. Найзууд хоорондоо яаж харилцдаг лээ тий. Би нэг яваалдаг, элдвэр хилдэг, шогилдог. Бүр анханасаа л тийм болцсон гэнэ. Тэгсэн чи яагаад ийм болцсон гэсэн чинь зохиол дээр нөгөө нүцгэн зурнаа гэдэг нэг юу байсан байдаг штэ. Кейт тэрийг мэдчихсэн. Тэнгүүтээ за ямар ч гэсэн нэг нүур хагарах хэрэгтэй гэд Леотой танилцсангуудаа шууд мөмө харуулсан гинэ. Тэнгүүт тэр чинь ингээд маш тийм минуттай үйл явц болж байгаа шүү дээ. Тэгэл хоорондоо инээлдэл эхэлсэн. Тэгэл ерөөсө энэ үйлдэл нь тэр хоёрын цааштай ярилцаг тодорхойлцсон гэж. Ингээд энэс хойш энэ хоёр чинь барыг салж хацгааргүй маш сайн найзууд болдог шүү дээ. Тийм. Одоо ч айгүй сайн найзууд тий. Хөөх юм би. Ямар зөрөгтэй. Энэ чинь Британи охин баггүй юу? Британи охтод чинь тийм нэг жоохон бүдүүлэгч юм шиг те тийм нэг сахилахгүй галзууч юм шиг. Тийм. Яг тийм характераараа үзүүлж байгаа байхгүй юу? За Титаник гэдэг кино нээлттэй хийгээд дэлхийд даяар шууган тарьсан. За манай улсад ч гэсэн хэр том шууган тарьж байгаа. Маш их амжилттай. Нээлттэй хийснээс хойш 2 сарын дараа ихэд кино урлагийн төгөөнт анх удаага тэрбум доллар болсон кино болж байгаа. Одоо ч 2 тэрбумд авцсан явж байгаа шүү дээ. За киноны дууч хит болсон. За ер нь кинотой холбоотой бүх зүйл нь хит болж байгаа. Кинон дээр гардаг үгс, үйл явдлууд ч гэсэн олон дахин давтагддаг, кинон дээр дүрслэгддэг. За хүмүүсийн ярианы сэдв болдог. Роузын хэвтэж байсан хаалган дээр Жак багтах байсан уу гэх мэтчлэн. За бүр багтана гэдгийг баталсан бичлэг зургууд хаазаагүй явж идэг. За энийг харин дараа нь найруулагч багтах байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Арай жижигхэн хаалга хийчихгүй тийм. Тэгж хүн заваарх тэрэн ч зөв юм уу? За кино маань Оскарын наадмаас 11 шагнал хүртсэн. Шилдэг кино юу гэж вэ? Бараг дэвшсэн болгондоо одоо шагнал авсан байна. Харин Кейт маань авч чадаагүй. Гэхдээ Оскарт нэр дэвшиж чадчих. Энэ ч харамсалтай. Гэхдээ Оскараас илүү хамгийн том шагналаа Кейт авч байгаа юм. Английн жижиг хотын махлаг даруухан охин энэ киноноос хойш дэлхийн од болж чадчих. Эсвэл нэг шөнийн дотор л од болсон хүн гэвэл Кейт Уинслетийг хэлнэ. Хинч хараад түүний Титаникийн нэг охин байна гэдгээр нь одоо мэднэ. Манай ээж мэднэ.
Манай ээж юу кино сайн мэддэг л дээ. Би яагаад одоо ингэ дэлхийн супер хот гэж тодорхойлох тэ ээжийг хэлээд идэх юмсан ойлгохгүй. Мэдхгүй. Өстө мэдхгүй нохооч байхгүй гэдэг зөөрлөл рүү оруулаад ах юм. Харин бид хоёрыг манай ээж бүр кино маш сайн үздэг юм байхгүй. За гэхдээ Кейтийн хувьд өөрийгөө од болоход дэндүү эрт байна гэж бодсон юм байна. Надад сурах зүйл маш их байна. Юуны ч од мод. Титаникэд маш том кинон тоглоод би од болсон хамаа байхгүй. Би од болох бэлэн биш байна гэж бодож ирсэн юм л. Тиймдээ ч цаашдаа их орлого болох тийм commercial кино гэхээс илүү тийм independent ер нь тийм төсөв багтаа ч юм уу. Гэхдээ маш тийм хүнд сэдвтэй тийм кино тоглохыг илүүд үзчихсэн юм л. Энэ нь түүний замдлыг илүү уртсгасан гэж Кейт өөрөө хэлдэг. Титаникийн дараа тоглосон Here is Kinky гэдэг кино нээлттэй хийж байгаа. Маш бага зардлаар бүтээд одоо энэ кино тоглохын тулд Шекспирийн дурлал заяа. Anna and the King, Anna баг хаан гэд энэ кинонуудаас татгалцсан гэж байна. Энэ чинь бүр нэг нь Оскар авч хүртсэн бүр маш мундаг кино шүү дээ. Тэр гол дүрийн тэр Gwyneth Paltrow шилдэг эмэгтэй Оскар энэ авдаг бүр үнэхээр мундаг кино байхгүй. За энэ шийдвэрийг нь харсан шүүмжлэгч нар түүнийг их магтажсэн гинэ. Өөрийн үзэл бодолтой үнж од боллоо гэд элдв янз болсонгүй гэх мэт. За түүнийг сайн жүжигчин гэхээс нь гадна хөв хүн талаас нь эрэг дүр гэдгийг олж мэдчихэж байгаа. За Титаникаас хойш түүний тоглосон хит кино гэвэл бид нар ер нь одоо яг тухайн жилүүдэд олж харахгүй. Яг тэгвэл манай хүн тийм од кино гэхээс илүү гоё гол нь тэр дүрийг харж киногоо сонгоод байгаа. Одоо яг нэг өөрийнхөө ур чадрыг харуулад өөрийг ингэ сормоор байна шүү дээ. Яг тийм л дүр авахыг хүсэж яг тэр нь жинхэнэ жүжигчин хүн байгаа байхгүй. Тэгэхгүй би од болно гэдэг хүн бол биш байгаа юм. За манай хүн дуу оруулах их дуртай гинэ. Хүүхэлдэйн кинонд, баримтат кинонд, аудио номонд гэх мэтчлэн. Ер нь Кейт Уинслет маш гоё ярьдаг. Хоолоонч гоё. Тэр ярианы хэв маяг нь ч маш гоё. Нэг яриагийн сонсоол амар хүн байдаг шүү дээ. Яг тийм эмэгтэй байхгүй. Тань шиг. За гэж хэлэх гээд дэснүүд нэг өөртөө нэлээд өгчиж орууллаа. Нэг Sense and Sensibility гэдэг кинонд Emma Thompson-тай тоглолдог шүү дээ. За тэр Emma Thompson баг яриагийн сонсоод тэгэд авсан гэж ярьдаг юм л. За дараа нь Holy Smoke гэдэг кинонд энтгийн шашинд орж байгаа Австрали эмэгтэй дүр тоглохдоо зохиолыг нь уншаал энэ маш их эр зориг гаргаж байгаа ийм бүсгүн дүр байна гэд шууд зөвшөөрсөн баг. Дүрдээ бэлдээд Австрали аялгаар ярьж сурсан. За мөн кинон дээр нүцгэн гарч за дэлгэцээр гарахад хүнд хэсгүүд тоглолдог. Айгуу тийм сонин хэсгүүд байх. Энэ киноны дүр шигэ Кейт ч гэсэн маш тийм том зориг гаргаж байгаа. Нэг шүүмжлэгч түүний талаар Кейтийг юу ч зогсоохгүй маш зөрөгтэй гэж магтчихсан юм л. За дараа нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажилладаг эмэгтэй дүр тоглож байгаа. Дараа жил нь л математикч болсон явчихдаг. Түүнд зааг хязгаар гэж байсангүй. Бүх дүрийг тултлан гаргаж чаддаг. Бүх зүйлээ ч зориулдаг гэж. Математикч болж байхдаа тэрээр жирэмсэн байсан юм байна. Тэгэхдээ корсет зүгээд тэгэл ерөөс тоглож байгаа. Тэгсэн чинь тэр гидсэндээс охиноо төрснөөс 6 сарын дараа буцаад ажилд орж байгаа. Зохиолч Iris Murdoch гэж хүний дүр тоглож байгаа. За үнэхээр Кейтийг юу ч зогсоохгүй нэндээс харагдаж байгаа. Өөрт нь таалагдсан тул ямар ч аргаар хамаагүй тэр дүрдээ тоглоно, тэр дүрээ авч чадна. Тэр Iris гэдэг дүрт мөн л мундаг бэлдсэн гинэ. Зохиолуудыг нь уншаад зохиолчийн нөхрийнх нь бичсэн дурдтгалууд, ярилцлагуудыг бүгдийг нь уншаад тэгэд кинонд орж байгаа юм. За киног үзсэн шүүмжлэгч нар ч гэсэн ам сайтай зохиолчийг яг харуулсан байна гэж түүнийг магтдаг. Энэ дүрээрээ Кейт маань 3 дахь удаага Оскарт нэр дэвшиж чаддаг. За мөн Golden Globe, Алтан бөмбөрцөг, BAFTA-д шилдэг туслах дүрээр нэр дэвшдэг. За ихэнхдээ түүхэн бодит хүмүүсийн дүр бүтээсээр ирсэн Кейт маань энэ төрлийн жүжигчин болчих үедээ одоо яг ийм л дүр тоглолттой гэж хэлүүлэхээсээ жоохон айжсэн юм байна. За тиймээс ч 2004 онд шинжлэх ухааны уран зөгнөлт Eternal Sunshine of the Spotless Mind гэдэг бүр үнэхээр маш мундаг кинонд Jim Carreyтэй хамт тоглолдог. Энэ кинон дээр бидний өмнө харж байсан Кейт гарч ирээгүй. Тэс өөр хүн байна. Өмнө тийм нухацтай, бөөрсүртэй гэмээр байсан бол энэ удаа илүү хөнгөн, түргэнч гэмээр ааштай ийм хүний дүрийг бүтээж байгаа. Улаан үстэй, цэнхэр үстэй. Ийм дүрийг гаргаж чадах юм уу гэжсэн. Мэдээж Кейт бүгдийг чадна.
Тэ бүр үнэхээр мундаг бүтээл. Үнэхээр гоё кино тий. Шүүмжлэгч нар ч гэсэн мэл гайхаж цэл өхөрсөн гинэ. Үүшээ нэг түүхэн дүр тоглолтог хүн чинь юу болоо явчихва гэсэн чинь Кейт шатж байгаа байхгүй тэр. Зарим хүмүүс энэ киног 21-р зууны хамгийн шилдэг кино гэж магтажсэн баг. За хэдий дасаж дадаагүй дүртэй өөрийгөө эвдэн тоглосон ч гэсэн манай хүн бүх одоо авьяасаа гаргаад дахиад Оскар нэр дэвшчихдэг. Одоо авъя төхөө. Гүү авахгүй. Авахгүй юу? Авахгүй шүү дээ манай хүн. За мөн өөрийгөө Холливуудд өөрийгөө одоо ямар ч дүрд ямар ч кино тоглож чадна гэдгээ өөрөөс бас батлан харуулж байгаа. Энэ жил түүний тоглосон дахин нэг кино нээлттэй хийсэн Finding Neverland. За Johnny Deppтэй хамт Peter Pan гэдэг зохиол хэрхэн бичигдсэн талаар өгүүлдэг энэ кино тоглолдог. Ёстой маш хөөрхөн кино. Олон хүүхэдтэй ээжийн дүрийг бүтээж байгаа. Яг нэг хүүхэдэн төрсэн яг тийм ээж дүрээрээ байж байгаа байхгүй энэ дэр. Гэхдээ олон хүүхэдтэй ээж болж байгаа. За энэ сүүлийн хоёр киног би бол заавал үзээрэй гэж зөвлөмөр. Үгүй юу юм бэ? Өнөөдөр дурдах кинонуудыг бүгдийг заавал үзээрэй гэж дурдмаар юм байна. Ягаад гэвэл түүний энэ сонгож байгаа зохиол дүрүүд үнэхээр мундаг. Тэрстэм commercial гэдэг юм хасаа хийцэн. Яг жүжигчин бай ямар байх хэвээр яг тийм замлаар явсан юм байхгүй. Яг сүүлийн нэг ганц хоёр киног нь жоохон ингэж л тээ. За Кейт Ман ер нь цуврал тоглохоо одоо болцсон байна. Бит хоёрын зохиол дээр шүү дээ, тийм. Ер нь энэ үед ийм үе байсан. Цувралд жоохон тааруу жүжигч тоглолт гэдэг юм хандлага байсан. Одоо бол нөхцөл байдал өөр болсон. Хамгийн мундаг хүмүүс цувралд тоглох тохиолдол зөндөө болсон байна. За энэ үедээ нэг цувралын нэг анги тоглоод Эммит нэр дэвшиж чадчихж байгаа. Ерөөсөө дураараа манай нэг юм тоглоод шууд дэвшиж. За 2006 онд Кейт Ман дөрвөмж төсөлд оролцсон гэнэ. За тэднээс Holiday гэдэг киног онцлохгүй байхын аргагүй. За шинэ жил зул сарын тухай уянгийн романтик бүр үнэхээр маш хөөрхөн кино. Энэ кинонд Cameron Diaz, Jude Law, Jack Black зэрэг одуудтай хамтран тоглолдог. Энэ кино түүний тоглосон хоёр дахь хамгийн их орлого болсон кино нь болдгийг. 200 сая доллар тавдаг. Их хөнгөн, энгийн хайр дурлалыг харуулдаг. Ер нь энэ Nancy Meyers гэдэг нэртэй жүжигчний кино байхгүй юу? Nancy Meyers-ийн кинонууд их хөнгөн, айгуу тийм гоё байдаг. Дандаа тийм хайрыг өгүүлдэг. Тэгээ тийм нэг хөнгөн болохоор кинон дээр ингэдэг штэ нэг хацлах юм уу муу юм тохиолдохоор нэг жоохон унцдаг штэ тийм. Тэхгүй. Унсан ч гэсэн нэг баг зэрэг унаад тэгэл аз жаргаланг үргэлжлээд явна. Иймэрхүү төрлийн кинонд дуртай хүн байвал Nancy Meyers-ыг сонгоорой гэж бас хэлмээр байгаа юм. За энэ киноны хөгжим ч гэсэн маш гоё. Hans Zimmer ажилтдаг байна тэр. Яг тийм байх. Энэ киног үзсэн байх. Ингээд яг зургийг харахаараа санаад байгаа байхгүй. За энэ ястай хөөрхөө. Ястай хөнгөнтэй зовхгүй үзээд дуусгыг гэвэл яг нэг үзээрэй. За 2006 онд гарсан дараагийн нэг киног онцлно. Энэ бол Little Children гэдэг нэртэй. Энэ бол хүнд кино. Өөр хүүхдээ нэг хайхардгүй, аз жаргалгүй эмэгтэйгийн талаар гардаг юм. Тэгээ хөрштэйг учир ургуулсан гэдэг. Ер нь жоохон хэцүү кино байна. Бараг түүний тоглосон хамгийн хэцүү кино нь энэ байж мэдэх юм. Өөрөө ч гэсэн тоглоход хэцүү байсныг дурсдаг. Өөр хүүхдээ хайхрахгүй байгаа эхийн дүрийг хэрхэн гаргахаа мэдэхгүй байсан гэнэ. Яг тэгэхээр Кейт ч н одоо нэг хоёр хүүхэдтэй болцсон байгаа байхгүй. Тэгээд хоёр жоох хүүхэдтэй. Тэднэрийг бүр эхийн хайрын дээр ингээ хүмүүжүүлээд өсгөөд байдаг. Тэгсэн чинь хүүхдээ хайрлахгүй эмэгтэй дүр тоглоход түн маш хэцүү байсан. Тэгээд хамгийн хэцүү зураг авалт нь яг нэг ээжээ гээд нэг жоох хүүхд хажууд нь тэгж яхад түүний ингээ үл хайхаардаг, маш муухай харилцдаг тэр хэсэг хамгийн хэцүү байсан гэж ярьдаг юм бэл. За зурган дээр бас нүцгэн орох хэрэгтэй болсон. Тэгсэн чинь хоёр жоох хүүхдтэй байждаг. Ийм дүр тоглох яах вэ гэд бас л хэцүү байсан юм бэл. За гэхдээ Кейт энэ нүцгэн ордог хэсгийг өөртөө нэг боломж гэж олж хараад тэгээ тоглож чадсан юм бэл. Тэр нь ямар боломж вэ гэхээр эмгтээчүүдийн өмнөөс төгс бие галбир биш ч гэсэн энэ зүгээр сайхан зүйл шүү гэдгийг харуулах боломж юм байна гэд тэгээд одоо маш их дуртай тоглосон гэж ярьдаг юм лээ. Хэдий хүнд хэцүү байсан ч гэсэн Кейт Ман энэ дүрээ тултал гаргаж дахин нэг удаа Оскар нэр дэвшиж байгаа. За энэ удаа их онцлогтой нь хамгийн залуудаа 5 удаа нэр дэвшиж чадсан гэдэг рекордыг эзэмшиж эхэлж байгаа. 31 наснда гэсэн үг. 2 удаа туслах дүрээр 3 удаа гол дүрээр. Энэ дээр энэ түүнийг магтахгүй хэдий аваагүй ч гэсэн магтахгүй байх аргагүй. Яг тэгэхээр
дэвшээл хин нэгэнд ялгадаад шүү дээ. Тэгэхээр тэр бас жоохон дутуу байсан л гэсэн үг. Гэхдээ маш тогтвортой байхгүй. Анх тоглосноос хойш дандаа л нэр дэвшээд, дандаа л Оскарт яригдчихэд ийм жүжигчин гэдэг чинь юу гэсэн үг хэрэг маш сайн жүжигчин гэсэн үг. Зарим нэг хүн нэг жилдээ онцгороод дараа жил нь алга болдог ч юм уу ийм ээ шүү дээ. Тийм биш байхгүй. Кейт үргэлж хамгийн шилдэгүүдийн нэг хэвээрээ байгаад байгаа гэсэн үг. Яг үнэ. Энд чинь нөгөө зөвхөн жүжигчний ур чадвараас гадна тэр хүний ухаан бас нөлөөлөд байна шүү дээ. Ямар замналыг сонгож чинь, яаж одоо буруу замаар орж нэг хэсэг алга болох энэ төр орно шүү дээ бас. Тий. Кейт игээгүй байна. Зөв явсаар ирсэн тийм одоо зөв эмэгтэй байсан байна. За одоо хоёулаа 2008 онд он Кейт Уинслетийн хувьд хэрхэн өнгөрсөн талаар ярина. Тэрнээс өмнө ивент итгэжээ танилцуулъя. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрэгтэй Түлээ Жумаан дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ Жумаан гэж байна. За Түлээ Жумаан Улаанбаатар хотод 23 салбартай л ба. Тийм шүү дээ. Улаанбаатар хотод 23 салбартай, Дархан хотод нэг салбар нэгдснээр ингээд нийт 24 салбартай Монголд үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр сая шинэ жилээр бас бидэнд бүр гайхалтай одоо загварлаг, ганган, чамин, амтлаг тортуудаар одоо бас бэлэг барьлаа. Тэгэхээр Түлээ шүү маань өдөр бүр бидэнд шинээр нь за сүүн кремтэй, жимстэй, шоколадтай одоо янз бүрийн тортнууд, кекнүүд өдөр бүр шинээр нь одоо хэрэглэгчдэд хүргэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань Түлээ шүүгээс одоо холбогдож одоо сонирхох, салбарын байршил асуух, за захиалга өгөх энэ төр бол Түлээ шүүгийн одоо дугаарыг нэлээ дугаарлуун залгаад за салбарын байршлуудыг аваад холбогдоод хамгийн гоё амттай нэг оройг өнгөрүүлээрээ. Би бүр ингээд Түлээ шүүгээс болоод одоо таргалдаг юм аа гэхдээ Түлээ шүүгийн одоо тэр нэг чиз кейк мэг бол нэр өмнөхөр нэг оройг бол жаргалтай болгож чаддаг шүү. 75 харуулцны дугаараар нь лавлаа. За мөн салбаруудаар нь ороод та бүхэн манаас нэг өдрийг айгүй гоё жаргалтай өнгөрүүлэх гэвэл Түлээ шүүд ч болцож болно шүү. Орчин их гоё шүү Түлээ шүү чинь. За ингээд Дархан хотын хэрэглэгчид маань одоо шинэ нэгдсэн салбар нөгөө Jane Business Center центрийн яг одоо Дархан олон улсын худалдааны төвийн яг хойдолд нэг салбар нэгдсэн байгаа. Дарханыхаа их азтай юм. За ингээд 24 нийт ИБА тийм байна. За 24 юм байна. Яг ИБА хэрэгтэй гэж. Тийм байна. За Түлээ шүүдээ баярлалаа. За баярлалаа. За 2008 онд Кейт Уинслетийн тоглосон 2 ч кино нээлттэй хийдэг. Revolutionary Road гэдэг кинонд өөрийн сайн найз за хуучин хамтран зүтгэгч Леонардотой хамтран тоглож байгаа. Анх энэ киноны продюсерууд маань кино зохиолоо Кейт дуншуулад түүний кинонд урьсан юм байна. Тэгсэн Кейт найруулагчаар нь өөрийн нөхөр Сайн Мендесийг за хамтран тоглогч эрэгтэй гол дүртэй өөрийн сайн найз Леог тоглуулбал их тохирох юм байна гэж хэлснээр продюсерууд энэ хоёрыг кинонд авирсан байна. За энэ хоёр залуу Кейтийн тусламжтайгаар ажилдаа орлоготой болчихвээ гэж. Нөгөө нэг Титаник гээд маш том кино төсөл дээр хамтраад тэр нь ингээд бүр одоо дааж давшгүй хин ч одоо давхааргүй тийм сайн бүтээл болцсон байхад дахиад тэр хоёр жүжигчин тоглож байгаа зү тий. Тэр хоёр жүжигчин маш олон жилийн дараа дахиад хосууд болж тоглоно гэдэг хэвээр айгүй хариуцлага байсан. Тэсэргээр эн чи бүр мангар маргаад дойлоос завсаргүй хэрэлдчихдэг. Аим маш хэцүү кино шүү дээ. Амар хэцүү. Тийм. Ерөөсөө их нэртэй болмооргүй санагдтал авдаг кино та. Тэгсэн мөртлөө текстүүд нь бас диалогууд нь бас амар диалогтай шүү. За найруулагч маань хоёр жүжигчнийг кинонд бэлдээд хамтдаа илүү их цагийг өнгөрөө гэж зөвлөсөн юм байна. Тэгээ бие биендээ бүр ядаргаа болоод өөрсдөө дуртай юмнуудыг хажууд нь хийгээд ингээд жоохон ингээд кинонд бэлдээтгэе гэсэн юм байна. За Кейт маань дүрдээ бэлтгэхэд 1950-ад оны гэрээ эзэгтэй ямар байдгийг гэдгийг судлах гэж маш олон ном сэтгүүлээс уншиж байсан юм байна. Тэр үеийнхээ. За тэгсэн чинь энэ жил Кейт дахиад нэг урилга ирсэн гинэ. The Reader гэдэг уншиж тоо. Нөгөө нэг юу юм бэ? Уншигч гэдэг кино гэдэг шүү. Нэг номоос бас хэвлсэн тий. Энэ дурд энэ кинонд гол дүр бүтээнүүгээд урилга ирсэн. Тэгсэн чинь нөгөө өмнөх кинотой зураг авалтын одоо хугацаанд давхцчаад тэг манай хүн татгалцсан гинэ. Тэгсэн чинь Reader-ийн кино продюсерууд Никол Кидмантай гэрээ хийгээд удаагүй байжгаад л нөгөө хүн жирэмсэн болчлоо гэд бас төсөөс гараа авчиж байна. Тэнгүүт нь буцаад Кейт рүү ирсэн гинэ. За юу вэ? Чиний цагийн хуваарийн дээр тохируулъя. Тэгээд өөрчлөе. Зөрүүлье гэдэг. Тэгжээж манай хүн зөвшөөрч байгаа. За энэ дүрдээ энэ ер нь бас хэцүү дүр юм. Ер нь Кейтийн тоглолт бүгдээрээ л гоё л таа. За дүрдээ бэлтгэхэд
энэ чинь наци хорих лагерийн харгалзагчийн дүр шүү дээ. За Кейт маань Холокост болон тэр наци харгалзагч нарыг их судалж исэн. За мөн уншиж бичих чадваргүй хүмүүсийг их судалсан гэнэ. Энэ хүмүүс тусалдаг сургалтын төвүүдэд ажилласан юм. За тэнд иймэрхүү хүмүүс маань хэрхэн аяглаж ямар хандлага гаргадгийг ажиглаад сурсан. За мөн уншиж бичих чадахгүйгээсээ болоод хэрхэн зовж түүнээсээ ичж байгааг, за уншиж чаддаг юм шиг хэрхэн жүжиглж байгааг нь бас их одоо харж судалгаа хийсэн юм. За энэ жил гарсан 2 кино нь хоёулаа маш мундаг кино болж байгаа. Кейтийн авиасыг шагшин магтаад манай жүжигч маань энэ хоёр дүрээрээ хоёулангаар нь Golden Globe буюу алтан бөмбөрцгөөс шагнал авчдаг. Тэгсэн чинь яагаад хоёулангаас нь авч чадчихва гэсэн чинь Revolutionary Road гэдэг киног нь гол дүр болгоод Reader-ийн харин юу болгочлах дүр. Туслах дүр болгочдөг байхгүй. Энэ их сони юм болж байгаа. За харин Оскар дээр Revolutionary Road гэдэг киногоор нэр дэвшиж чадаагүй. Тийм үү? Тийм. За харин Reader киноны дүрийг нь шилдэг гол дүрийн төрөлд оруулаад Оскарын алтан баримлыг Кейт Уинслетэд гартуулдаг юм. Тийм. За 6 дахь удаага нэр дэвшээд анх удаага авч байгаа нь энэ. Анх нэр дэвшээд 20 жилийн дараа өөрийн шагналаа авч байгаа. Тэр тайзан дээр шагналаа авахдаа маш гоё үг хэлдэг. Олон хүнд талархдаг. Гэтэ хамгийн түрүүнд өөрийг нь өргөн дэлгэцээр гарах боломжийг нь олгосон Питер Джексонд талархлаа илэрхийлдэг. За мөн өөрийг нь илүү том дүр бүтээж чадна гэдэгт итгэсэн Эмма Томпсонд бас талархдаг. Энэ үгсэл түүнийг ямар хүн бэ гэдгийг илтгэн. Тэр одоо дэлхийн хот хамгийн мундаг жүжигчдийн нэг шүү дээ. Тэгвэл өөрийг нь үдий зэрэгт хүрэхэд тус болсон хин ч иш байхад нь өөрийг нь олж харсан тэр хүмүүсээ хизээч мартаагүй үгээр илэрхийлж байгаа. Үргэлж тэдэндээ талархаж явдаг байгаа. Тэр хүн болон юм байх хэвээр. Хаанаас гарч ирсэн бэ? Хин чам тус болсон бэ? Энийг бүр байнга санаж явж явах хэвээр бэл. Үүнийг Кейт Уинслет яг нэг Кейт чинь тийм сайн хүн шүү дээ. Харваас тийм. Тэгсэн чинь Кейт энийг бүр ингээд маш том жишээ болгож харуулж байгаа байхгүй. Би мяа хүн байсан. За та нар гүйч гэсэн би амжилтанд хүрэх байсан байж магадгүй. Гэхдээ тэр хамаагүй. Би та нарын хүчээр энэ дээр зогсож байгаа шүү гэдгийг дахин илэрхийлж байгаа юм байна. За Кейт маань дүлгүүн их сайхан хүн. Дүлгүүн царайтай. Сахилахгүй үедээ сахилахгүй, дараагүй үедээ чухал үедээ ч гэсэн хингийн байдаг. Тийм болохоор ч шүүмжлэгч нар үзэгчд түүнийг муу хэлдэг баг. Од байна гэдэг нэг хэрэг. За харин тэр од гэдэг нэр хүндийг дааж явна гэдэг хамгийн хэцүү баг. Гэхдээ миний бодлоор Кейт дийних амархан байх гэж боддог. Яа тэгвэл зүгээр л өөрийнхөө л байхад болчихж байгаа байхгүй. Наа чи ямар гоё үгүй. Угаасаа нэг элдв янзын аашааг байхгүй тий. Ингийн дараахан учраас од байна гэдэг. За од л үз гэл байж байгаа юм байхгүй. Ийм хүмүүс ч од шиг аяглах нь харин хэцүү байх шүү тий. Тийм баг. За харин Оскарын дараа хэвлэлийнхэн түүнийг зүгээр суулгасангүй гинэ. Бүгд л түүний тухай бичиж ардаас нь дагж байсан юм. За үүнээс нь залхаад ер нь жоохон байдлыг намжаах зорилгоор 2 жил ямар ч төсөлд оролцоогүй. За харин эргэж ирэхдээ өмнөх шигээл том кинонд гэхээсээ илүү өөрийн дуртай тэр дүрүүдтэй л тоглосоор байгаа. Одоо ч гэсэн зан чанар нь тэр нь хэвээр. За сүүл тоглосон кинонуудаас энэ Collateral Beauty гэдэг киног онцлмоор байгаа. Энэ бүр амар гоё тийм утгатай кино байхгүй. Гуниг харуулсал бол амьдралын нэг хэсэг. За харин тэр бүгдийг даван туулаад хаанаас чамаагүй тэр нуугдсан байгаа аз жаргалыг олоод түүнийг мэдэрнэ гэдэг өөр хэрэг шүү. Заавал тэгэрэй гэдэг ийм утгатай кино байхгүй. Кейт маань энэ дээр жижигхэн дүр бүтээдэг л дээ. Гэхдээ яг киноны туршид л байж байдаг. Гэхдээ энэ киног би бүр онцлмоор санагдсан. Яа тэгэхээр утга агуулга нь маш гоё байхгүй. Зарим нэг хүмүүс маань гуниг харуулслаасаа болоод бүр доошо орчих нь байдаг шүү дээ тийм. Битгий тэгэрээ гэмээр байгаа. Энэ киног үзээд тэгээд одоо мартаад тэр юм муу мухай зүйлсээ тийм. Тэгээд ингээд буцаад аз жаргалаа мэдрээрэй гэж хүссэндээ энэ киног бас одоо яаж байгаа юм шүү. Тийм байх. Зүгээр олж хараарай гэж байгаа юм байна тий. Аз жаргал байгаа шүү. Тэрийг олж хараарай. Тэгээд муу мэдрээрэй гэж байгаа. Тийм яг мэдрээрэй. Тийм. За Кейт маань дараа нь Стив Джобсын киногоор дахин нэг удаа Оскар нэр дэвшээд за үүнээс гадна Аватарын ертөнцид бас одоо ордог. За мөн Идрис Элбатай хамт тоглосон. Тийш тий нэрээ. Тийм. Гайхаж л.
кино мэдгүй би бэр. Өнөө сул талаа давуу тал болгодог болсон одоо ингээд. За Idris Elbaтай хамт тоглосон Mountain Between Us гэдэг кинонд бас тоглолдог. Энэ бол бас үнэхээр гоё хайрын тухай кино байж байгаа. Өнөөдөр ийм хэлэхэд Idris Elba маань сойр цол авсан байгаа шүү. Хүлэг баатар болсон баг. За Kate мундаг жүжигчнээс гадна бас мөн сайн үлсэд ч их цагаа зарцуулдаг юм байна. Өөрийн эзэмшиж буй зүйлсээ дуудлага худалдаанд оруулаад олсон ашгаа одоо ингээд сайн үлсэд хандвалдаг. Тэгээ ер нь ингээд энэ хүний яг тэр оролцсон сайн үлсээ айны дуртад ивэл ерөөсө бүтэхгүй юм бэл. Бүр маш их. За ялангуяа тэр нэг дээрлэхүүлдэг хүүхдүүд шүү дээ. Тэдэрт туслах юмыг маш хийдэг. Тэгээд ингээд дээрлэж байгаа хүмүүст бас ойлголт зөхөх гэж хичээдэг. Тэгээд аутизм өвчний талаар ном бичдэг. Энд чинь зүгээр л нэг юм гэх шүү дээ. Бидэнтэй адилхан л хүмүүс шүү гэдгийг ойлгуулахын тулд бас их та ажил хийдэг. Тэгээд кинонд баримтат кино дуу оруулдаг. Мэдээж тэр нүнгүй шүү дээ. Тэгээд тэрүүгээр бас эн чинь сайн үст оролцож байгаа л гэсэн үг байхгүй юу? Тэглэх байх уу. Тэгээд найз Леогийнхоо тэр байгаль хамгаалах ажилтан бас их тусалдаг, оролцдог гэдэг. Ерөөсөө бүр ярих юм бол дуусахгүй юм л. Ийм их сайн үс хийдэг бас их гоё хүн байж байгаа шүү. Гэхдээ нэг Стив Джобсыг бас онцолж хэлэхэд яста тоглолт нь үнэхээр гоё те нэг жүжигчин хүн ингээд тэр дүрдээ амьдраад тэр дүрээ амьлуулах ингээд алхаа гიშгээ цаашаа хараад явж байгаа бүх юм дээр ингээд. Тийм. За ингээд хоёлаа энгийн нэгэн сайхан хаяа бүдүүлэгч юм шиг хөөрхөн тийм англи жүжигч юм ихтэй талаар ярьлаа. Юу нөгөө нэг жүжигчдийн тухай ярихаар чинь ингээд нөгөө хувийн амьдралын тухай аяг орж ирдэг. Бодвол ярихдаггүй хаяг бодоход энэ хүн өөрөө их тийм намуухан дуулан шуугаангүй амьдрт юм байна тийм үү? Дуулан шуугаантай байсан. 3 нөхөртэй байсан юм. Эхний нөхөр нь өөрөөс нь маш олон ах тийм зохиолч хүн байж. Тэгээд 15 тагаас 22 настай гэдгэлөө үерхтэй бараг гэрэлтэй батлуулсан байсан баг. Тэгсэн чинь тэр залуу нь авдар нас урчдаг. Тэгээд Titanic киноны Лондонгийн нээлтийг алгасдаг байхгүй юу? Хайртай залуугийнхаа оршуулах ёслолт очих гээд. Дараа нь нөгөө Sam Mendes-тэй гэрлээд 2 сайхан охинтой болоод охинтой гэдэг баха. Тэгээд 13 онд бас одоо 2 тишээ болдог. Тэгээд 12 онд илүү за тэр яг. Тэгээд дараа нэг нөхөртэй болсон. Тэрнтэйг одоо болтол хамт байгаа юм байна лээ. За яг хоо тэр нөгөө хид мэдэн бол өстой яг нөгөө нэг хамаата уганд байсангүй манай инх бат чих тийм зохиолыг бичихтэй нөгөө хүн чинь нэг хүнийг одоо дүгнэхтэй хүмүүс хідэн талаас нь өөр дүгндэг штэ. Манай инх бат чих тийм үнэт өнцгтэй одоо энэ яриаг байгаа байхгүй юу. Тэгээ тэр хүний хамгийн үнцэнтэй хамгийн гоё гэрэл гэгээтэй талуудыг гаргасан юм байна. Уран бүтээлүүдийн сонсч дандаа л чанартай дээрэс нь Оскар авчаад 2 жил намжин байжгаад яг нөгөө нэг энгийн жижиг дөрүүдэд тоглолтгороо гарч ирсний сонсоод бас гайхлаа. Хүнээрээ ямар өөртөөгөө зөв ажиллаа вэ? Тэрнээс ш одын өвчин тусаад явахаар Titanic бол одоогоороо одоо хүмүүсийн хамгийн хайртай кино юу байгаа л шүү дээ. Тэгэл байх. Titanic бол үргэлж цаг үед үргэлж тийм байх байх. Гэтэл би тийм кинонд тоглосон амар амтан байна гэж манай хүн бие тоож тэнхтэйг байгаа байхгүй. Тэгээ явсан бол харин өстой Оскар авахгүй ч дуусч болох байж тээ. Тийм магадгүй. За яста маш их баярлалаа. За баярлалаа. За шинжлэх ухаан таны мэдхүү одон дэр сувг үзэг сонсогч та бүхэндээ хөтлөгч Инх Батын бэлтгэн хүргэдэг кино төх нэвтрүүлгийг Инх Бат хүргэж дуусгалаа. За та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн одон дэр сувг, NTV телевиз болон одон дэр радио 83.3 107 гэсэн хост толгойноор хүлээв сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээрэтэ төвлөө шүү маань зам уу инновашн компани дэмжиж ажиллалаа. Тэгэхээр би бас нэг юм бүр цаавал хэлмээр санагдлаа нөгөө нэг энэ маш сайн хүний тухай яриад байгаа одоо энэ хүний намтар биш. Бид ийм байх ёстой. Эндээс бид суралцах ёстой л гэж бодогдлаа. Тийм. Баярлалаа зэмлээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмон дэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дэр нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар
од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.